Хөл бөмбөгийн ихэнх суперодууд багаасаа бөмбөг хөөж улмаар цаашдаа мэрэгжлийн хөл бөмбөгчин болсон байдаг. Нидерландд амьдардаг Баярка ван дер Меж хэмээх нэгэн бяцхан хүү дөнгөж ой 6 сартай. Гэхдээ түүний хөл бөмбөгийн авьяас аль хэдийн тодроод эхэлсэн байна. Бөмбүүдийг хайрцагт нэг жадалгүй өшөглөж оруулж байгаа энэ бяцхан хүүгийн бичлэгийг ээж Барбара нь видео камераар авчжээ. Анх хил доорхтой бөмбөг гэж хэлсэн сонин сэтгүүлээс дандаа бөмбөгний зураг үздэг сонин хүүхчүү гэж аав Жорг ван дер Меж бахархан ярьсан байна. Арай гэж алхаж байгаа бяцхан хүү бөмбөгийг гарамгаа эзэмсэн тохиолдлын хүү гэж үзэгчд гайхаж байгаа хаа. Би хүүгийнхээ бөмбөг өшөглөж байгаа дүрсийг бичиж аваад American Sports Illustrated сэтгүүлийн ажилтан руу илгээсэн. Маргааш нь Sports Illustrated сэтгүүлийн вебсайтны өдрийн онцлог видео гэсэн хэсэг тавигдсан байсан. CNN агентлаг мөн зургуудыг энэ вебсайтанда байрлуулсныг олон мянган үзэгч үзсэн байсан гэж хүүгийн аав Жорг ван дер Меж ярьсан байна. Бичлэгийг үзсний дараа Нидерландын хөл бөмбөгийн VVV Venlo клуб өнгөрсөн 5 гарагт 18 сартай бяцхан хүүтэй 10 жилийн гэрээ байгуулжээ. Баяркаг ямар байрлал тоглуулах нь одоохондоо тодорхойгүй гэж VVV Venlo клубын төлөөлөгч хэлсэн байна. Бяцхан хүү Баярка ван дер Меж гэрээ байгуулах хүслийг хүлээн авч 10 жилийн гэрээг байгууллаа гэж клубын төлөөлөгч хэвлэлийн багварал дээр хэлсэн байна. Баярка ван дер Меж тойрог зурх маягаар өөрийн гарын үсгийг зурж хүлтээжээ. Бяцхан хүүгийн өвөө залуудаа VVV Venlo клубт тоглодог байсан байна.